Иглээстэй хамт байгаад та бүхэнд баярлалаа. Ингээд бид Монгол улсын сайд сайхантай 5-7 одоо хөрөнгө оруулагчид тодорсон тухай ярилцах гэж байна. Ягаад гэвэл та энэ ажлын хэсгийг ахалж байсан хүн учраас энэ талаар таваас илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгч чадах болов. Ер нь 5-7 хөрөнгө оруулагчдыг хэрхэн яаж тодруулав? Ажил ер нь хэр удаан хугацаанд тавьж үргэлжлэв? Тэгээ улсын хурал сая засгийн газрын одоо шинэ бүтц бүрэлдэхүүнийг батлахдаа энэ томоохон төслүүдийг хариуцсан Монгол улсын сайд гэдэг ийм албыг бий болгосон. Тэгээ би бол энийг тохиолдлын биш ах гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр улс орнуудын хөгжил, дэлхийн хөгжлийн хандлага дээр харах юм бол хөгжил бол томоохон төслүүдээс хамаардаг болчих. Гэхдээ том төслүүд бол өөрөө бас баялагийг бүтээж чадна. Эсвэл баялагийг устгаж бас чадна. Яагаад тэгэхээр хэрэг төслүүд бүтлгүүтэх юм бол баялагийг устгахч болдог. Тийм учраас том мега төслүүдэд бол шинжлэх ухаанч арга хэрэгтэй, тусгай арга зүй хэрэгтэй, шийдлийн эренб дараал зөв байх ёстой. Ер нь бол том төслүүд хэрэгжихтэй мэдээллийн ил тод байдал заавал хийгдэх учиртай. Энэ утгаар нь бол улсын хурал анхаарал хандуулж энэ Монгол улсын сайд гэж ийм албыг бий болгосон гэж би бол дотор бодож байна. Тэгээ яг би бол чадлын хоёроор хичээгээд үзье. Тэгээд ерөнхий сайд бол хамгийн анхны надад өгсөн даалгавар нь бол энэ 5 толгой нүрснээ уурхаад хөрөнгө оруулагч чадварлах тендерийг өмнөх засгийн газар зарласан байсан. Тэгэхээр энийг шалгаруулах ажлыг одоо ахлаад яваа гэж ингэж үүрэг өгсөн. Цаг алдмааргүй байгаа. Яагаад гэвэл Монголоос эерэг сайхан мэдээлэл дэлхийн ертөнцид очихгүй их бодлаа. Бас энэ бол нөгөө гадны хөрөнгө оруулагчаа түлхэж байгаатай агаар нэг адил. Тийм учраас ажлын хэсэг бол маш шуурхай ажиллаж байгаа. Тэгээд өчигдөр манай ажлын хэсэг хуралдаад энэ 5-7 нүрснээ урахад 2 хөрөнгө оруулагч санал ирүүлсэн байсан. Нэг нь бол Шинхua Energy Resource Sumitomo гэсэн Хятад Монгол Японы одоо хамтарсан консорциум. Нөгөөх нь Peabody гэдэг Америкийн компани санал ирүүлсэн байсан. Тэгээд манай дэд ажлын хэсгийнхэн саналуудын бүгдийг нэгтгээд одоо баталж өгсөн аргачлалаар оноо тавиад тэгээд хамгийн их оноо авсан Шинхua Energy Resource Sumitomo гэсэн консорциумыг шалгаруулсан байж байгаа. Тэгэхээр яг уралдаан шалгаруулалтанд хөрөнгө оруулагч шалгаруулах нэг хэрэг. Хамгийн хэцүү асуудал нь бол тэдэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал. Одоо нөхцлүүдэд тохирох төр юу хийх юм, энэ консорциум юу хийх юм, хамгийн гол нь яг жинхэнэ утгаар нөгөө төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэдгийг цоо шинүүдээр харж хийх юм шаардлагатай болж байгаа. Тэгэхээр энэ хилцээрийг ойрын үед хийя гэсэн юм бодолтой байгаа. Одоо маргааш нөгөөдөргөө энэ Япон хятад Монголын 3 компани төлөвлөлийг авч уулзна. Өөрсдөд нь шалгарсныг хэлнэ. За тэгээд хизээ хилцээ эхлэх үед график тохирно. Ер нь хилцээрээр ямар хөө асуудлын хүрээнд асуудал яригдах уу гэдэг хоёр талын санаа бодлоо ихлэ солилцъё гэж бодож байгаа. Тэгээд шинэ онд бол бид нар гэрээгээ эрчимтэй ээж эхлэе гэж бодож байгаа. Хугацааны хувьд бол аль болох урд их шаардлагатай. Ер нь бол цагаан сар гэдэг одоо сайхан ерөөлтөө баярын өмнө энэ асуудал шийдэгдсэн байвал бас Монголын эдийн засаг Монголоос одоо гадна тал руу өгч байгаа маш том мессеж болно гэж ингэж бодож байна. Нэг юм их сайн ойлгох хэрэгтэй. 5 толгой гэдэг энэ орд бол төрийн өмчт хэвээрээ байгаа. Лицензийн одоо эзэмшигч нь бол Эрдэнэс 5 толгой. Бид нар энэ байр сууриас авал татгалзахгүй. Бид нар харин төрийн өмчийг одоо түрээслэн гэж хэлэх үү? Эсвэл төрийн өмчт одоо оператор гадны компаниг оруулж ирээд хөрөнгөний оруулж ирээд хөгжүүлээд тодорхой хугацааны дараа эргээд биднэрт юм өгөх ийм хэлбэрээр хийж байгаа ийм бизнесийн хэлбэр бол ер нь дэлхий дээр бол байдаг. Тэгэхээр бид нар яг энэ шин загвараар явах гэж оролдож байна. Амжилттай хийх хэрэгтэй, алдаж болохгүй гэж ингэж бодож байгаа. Тэгээ яг одоо маргааш нөгөөдөр
3 компани төлөөлөлтөд уулзахаар бас дүр зураг илүү тодорхой хаа гэж ингэж бодож байна. Ер нь бол энэ тухай хэвлэлүүдээр нь бичээд эхэлчлээ л дээ. Үйл ажиллагаа нь бол энэ 3 компанийн консорциумд байна. Өмчлөл нь бол төрд байна. Тэгэхээр энэ 3 компани одоо юу гэдгийг Хятадын Чалко төлж байгаа манай 110 сая долларын үр үлдэгдэл өөрийг төлөх ёстой ч гэдэг юм. Эсвэл 1072 хувьцааны асуудлыг энэ 3 компани бол өөрчлөлт шийдэх юм а гэдэг ийм нэг нарийн дүр зураг гараад ирчихсэн байсан. Танд энэ талаар ямар санал байна? Би одоо шалгуулалтын өмнө талд манай ажлын хэсгийнхэн одоо манай ажлын хэсэг гол ажлын хэсэгт бол уул уурхайн сайд орж байна. Зам тээврийн сайд орж байна. Сангийн сайд орж байгаа. Бид бол энэ компаниудтай уулзалт хийсэн. Тэгээ бас өөрсдийнхөө хүсэл сонирхол юу төсөөлж байгааг бол ярилцсан. Хамгийн түрүүнд хөндөж байгаа асуудал юу гэхээр за манай таван толгойн энэ нүрсний ордон дээр сайн баяжуулах үйлдвэр барих хэрэгтэй. Энэ гарч байгаа бүтээгдэхүүн хятад болоод өөр бусад зах зээлд том зах зээлүүдэд хүрэх ёстой. Өөрөөр хэлбэл нэг зах зээлийн төлөө биш олон зах зээлийн төлөө өрсөлдөөн бий болох ёстой гэдэг энэ асуудлыг тавьж байгаа. Одоо түншлэгч маань энийг бол маш сайн хүлээн зөвшөөрж байгаа. Дээр нь бид 5-7 ард түмэндээ хувьцаа тараацсан байгаа. Яг хувьцааг шууд аваад одоо хоол болгох нь юу юм те. Гэхдээ ямар ч байсан өмнөх засгийн газрын хийж ирсэн энэ ажил цаашаа үргэлжлэх ёстой, уламжлагдах ёстой. Тийм учраас 1072 хувьцаа үн цэнтэй байж энэний шийдлийг бол олъё гэсэн энэ дээр бол бид нар бүгд санал нэгдэж байгаа. Дээр нь бид 5 толгоос гашуун сухатын чиглэлд төмөр зам барих гад зөндөө олон ажил хийсэн. Одоо Чингис бондоос маш их олон мөнгө өртсөн байж байгаа. Тэгэхээр энэ ажлыг цааш нь үргэлжлүүлээд авч явах хэрэгтэй гэдгийг бас ярьж байгаа. Дээр нь нэгэнт өөрсдөө 30 жилийн хугацаатай энэ ажлыг одоо хийгээд 30 жилийн дараа Монголын төрд 51% төмөр замын суур буцаа шилжүүлнэ гэж байгаа учраас бидний өмнө оруулсан мөнгийг эргэж одоо буцааж төлөх болцоотой юу гэдэг асуудлыг асууж байгаа. Энэ дээр бас ер нь бол нааштай байгаа. За энэ бүх асуудлууд бол бүгдээрээ хилцээрээ явцад нарийн тохиргоо хийгдэх юм аа. Та дөрөв бас ярилцлага эхлэхийн өмнө бид нарт хэлжсэн шүү дээ. 2010 онд нүрсний үн маш өндөр байсан. Одоо бол нүрсний үн унчихсан. Хөрөнгө оруулагчид төдийлө одоо манай нүрсийг сонирхгүй байгаа нөхцөлд ингэж хөрөнгө оруулагчийг шалгаруулна гэдэг бол маш том одоо зүйлээ гэж хэлсэн юм л дээ. Тийм. Ер нь бол яг нөгөө мега төсөл гэдэг том одоо эдийн засгийн ухаанаар нь харах юм бол том төслүүд хизээ шийдэгдэг үгвэл зах зээлийн супер цикл гэж ярьж байгаа. Үүн их өндөр түвшин дээр бүгдээрээ ингээл хөөрөлд ороод өстө өндөр үнэтэй хөрөнгө оруулалт гэл ингээд шийддэг байхгүй юу. Тэгэхээр манай энэ 5-7 нүрсний урхаа яг ийм асуудал хизээ анх үүссэн байхаар 2010 онд нээлттэй тентээр зарлагдсан. Яг тэр үед нь болохоор нөгөө супер цикл өндөрөөс нь нүрсний үн дэлхийд одоо их өндөр тэнгэр татж байсан. Яг тэр үед бол ерөөсөн мөнгө гэсэн компани хаа газраас орж ирж байсан. Манайхан яг тэр моментыг бас сайн ашиглаж чадаагүй. Энэ супер циклийн моментыг алдсан. Мөнгө гэжсэн улсууд дотор өөрсдөө жоохон бодилсан байж магадгүй. Ямар ч хэсэг 2010 онд эхэлсэн энэ тендер 5 жилийн дараа л одоо л нэг юм цэг тавихгүй явж байна. Гэтэл яг одоо ингээ харсан чинь дэлхийн зах зээл дээр нүрсний үн унчихсан. Нөгөө мөнгө оруулъя гэдээ явж исэн олон компаниуд ихэнх нь одоо мөнгө оруулах тухай асуудал ярих болцсон. Яг ийм нөхцөлд байгаа байхгүй юу? За гисэн эдий ч гэсэн Монголын хувь заяа байна, Монгол урагшлах хэрэгтэй байна. Тийм учраас бид нар бага нөхцөлдөө тохироод алсад одоо гэрэл асаагаад, итгэл асаагаад ажиллах юм бол бас болохгүй юм байхгүй. Тэр утгаараа бол урдан зөндөө компаниас санал ирж ирсэн. Сая 2 компаниас санал ирсэн. За яг үүний хэрэг дээр 2 компани харах юм бол яг хөрөнгө оруулчих гэсэн нэг л байсан. Нөгөөх нь бол ерөнхийдөө асуудал хандахтаа ер нь энэ уурхаач үн цэнтэй юм уу, үн төрж чадах юм уу? Тэрнээс ч л тооцоо эхлэнэ гэсэн ийм байр суурьаар хандсан юм билээ. Тийм учраас бид нар байгаа нөхцөлдөө тохироод Монголдо одоо
цаг тулгамдсан байгааг бодоод ирээдүгөө бас зөв хараад ажиллачвал болохгүй байхгүй гэж бодож байна. Гэхдээ би нэг юм хэлмээр байна. Юу гэхээр энэ хөрөнгө оруулагчийг тодруулчлаа гэхээр бүх юм сайхан болчлаа гэсэн хэрэг бас биш гэдгийг айгүй анхааруулж хэлмээр байна. Хилцээний ард бол нэлээд хүнд асуудлууд гарах байх. За би харин нэг юмыг бол амлаж чадна. Тэрний өгөхөөр мэдээллийн ил тод орчинд энэ бүх хилцээ бүх юмнууд хийгднэ гэдгийг хэлмээр байна. Дахиад нэг асуулттай явахад бас би түрүүн хэлжсэн ийшээ тантай уулзахаар ирэхийнхөө өмнө бас энэ 5-7 хөрөнгө оруулагчдын талаар баггүй судалж яхад хүмүүс одоо юу гэдгийг тоймчид гэдэг юм уу надаас одоо илүү мундаг хүмүүсийн үнэлж дүгнснээр юу гэжсэн байг вэ? Энэ сонгон шалгаруулалт бараг л тодорхой байсан юм аа. Яагаад гэвэл Самура бондыг манай улсад гаргаж өгөхөд Япон улс 5-7-тай хамтран ажиллана гэдгээ шууд илэрхийлж байсан юм аа гэдэг ч юм уу. Ер нь бол сонгон шалгаруулалтын тоо бараг л тодорхой байсан да гэдэг энэ зүйлийг бичсэн байсан. Та энэ тал дээр юу хэлэх вэ? Гэхдээ юу штэ Япон улсын тухайд ярих юм бол Япон улс Монгол улсыг арчил зах зээлд орсноос хойш хамгийн их тусалцаа үзүүлж байгаа хамгийн их одоо тусламжийн гараар сонгож байгаа номер 1 орн штэ. Тэгээд тэрний хариуд бид нар үйлдэл хийж байгаа хэрэг огтхонч биш. Огтхонч биш. Бид нар тэр тусалж ийсэн хариуд бид нар баярлалаа л гэж хэлдэг. Энэ өнөөдрийн бидний ярьж байгаа энэ асуудал бол зөвхөн том компаниуд, хувийн хвшлийн компаниуд өөрсдөө бизнес хийх гэж байгаа энэ сонирхол дээр л ажиллаж байгаа. Тийм учраас Японы Sumitomo компани энэ консорциумд орцсон байна гэдэг нь өөрөө манай одоо ирээдүйд байгуулагдах 5-7 одоо баяжуулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн олон зах зээл рүү явах болцоог нээж өгч байгаагаар маш чухал. Дээр нь 5 толгой гэдэг энэ нүүрсний орд ер нь нүүрсний үн унтсан байгаа энэ дэлхийн зах зээл дээр манай энэ нүүрсний ордын үн цэнийг өсгөж өгөхөд бүхэлд нь үн цэнийг өсгөж өгөх тэрний ард Монгол улсын бас үн цэнийг өсгөж өгөхөд Sumitomo компани гүйцэтгэж байгаа үүрэг их байна гэж би бол дотроо бодож байгаа. Гэхдээ энэ бол бид нар өгчөөсөн тусламжид хариу болгож байгаа үйлдэл биш ээ. Энэ бол цэвэр бизнесийн асуудал гэдэг хэлмээр. За танд баярлалаа амжилт. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Eagle-д та бүхэнд Монгол Улсын сайдын сайхантай уулзууллаа. 5-7 хөрөнгө оруулагчид өчигдөр шалгарсан байгаа энэ тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Хэдийгээр энэ чихэн чимэгтэй сайхан мэдээж ч гэсэн за бас мэдээж маш том хилцээрүүд байх болно. За гэрээ хийх болно. Энэ бүхэн дээр бас бага зэргийн хүндрэл гарч магадгүй гэдэг зүйлийг хэлж байна. Гэхдээ энэ бол бидний хувьд бол чихэн чимэгтэй сайхан мэдээ байлаа. Та бүхэнд баярлалаа. Анхаарал тавьсанд баярлалаа үзэгчдээ.